Төв Тэмэх улсын тухай дэлхийд даяараа мэднэ. Хятад цагдаа нарт зодуулж нүдүүлж амь тайван тэлчилж буй хөөрхөн төвдүүдийн дүр зураг дэлхийд даяар тархсан. Ийм л болчихгүй юмсан гэх айдас баг буурай орон бүрт байдаг үз хэр аимшигтай бичлэгүүдийг харсан хүн бүхэнд. Харин одоо Монгол улс яг тийм байдалд орох гээд байна. Хаана л бол хаана хүч төрөн цэрэг цагдаа хамгаалтын компанитай уртсалтсан монголчууд. Тэдэн дээр нэмж цагдаагийнхан Монгол иргэдээ дээрлэж зовоно. Монгол хүн Монгол нутагтаа гадаадынхнаас айж амьдрах юм гэж хэн саналаа. Ноён уулаас хөөгцөн луйрчин Канадууд ардчсан намд алдсан шархаа нөхөр Дорнот аймагт нэрээ өөрчлөн очоод монголчуудыг нутаг дээр зодож эхэлжээ. Яг л төвд болоод өөр монгол шиг. Зодох гэсэн үг бас буруу байна. Монголчуудыг монголоор нь зодуулж байна. Ард иргэд ядуу байгаа болохоор ар гэрээ тэжээх мөнгө өгсөн хэний ч төлөө нутаг нэгтнээ буутахаас ихгүй болжээ. Манан бүлэглэл Монголын улс төрчид үүнийг л хүссэн. Тийм ч учраас монголчууд Монголоо зодож нүдэж балбаж нухаж байхад хээвнийг хараад сууж байна. Цусан шүүрсэн зүрхнийхээ гомдол багтарсан хөөрхий монголчууд нь. Ардчлалын 28 жил инхүү бүр мөсөн дампуурч хэдхэн тооны луйрчин хулгайч урагш нарын хөл дөрвөдөж нэг нэгнээ нутаг нэгтнээ барин авч зодож нүдэх дээрээ туллаа. Монгол улс сүрч байна. Монголчууд нэг нэгнээ хөнөөх энүүхэнд болоод байна.